Малайз улсад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан алтан туяагийн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд түүний аав Гавьят багш Шарибу 20 жилийн турш тэмцэж байна. Гэхдээ иргэний хувьар Малайз улсын шүүхэд хандхад хүчин мөсдөж байгаа тул засгийн газраас тусламж хүссэн. Түүний хүсэлтийн дагуу ерөнхий сайд Зандан Шатар хүлээн авч уулзахаар болжээ. Сайн байцгаана үзэгчдээ глобал мэдээ хэлж байна. Студид хөтлөгч Гамбатын Баатансүр ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Манай улсын нийт хүн амын 51%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Нийгмийн сайн сайхан байдалд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо өндөр тул бие бялдар сэтгэл зүйн хувьд эрүүл байх нь маш чухал байна. Улаанбаатар хотод Орос Монголын үзэсгэлэн худалдаа нэгдлээ. Үзэсгэлэн баярын өдрүүдийг багтаан нийт 4 өдөр үргэлжилнэ. Харангийн лавга, төмрийн ариуна, Повтива баяр цэцэг болоод дуучин амархуу, Минжин Сорба номин, Нагиба маралчинго, Рок Pop альтернатив урлагийн олон тоглолтоос гадна Италийн хөгжмийн зохиолч Гавтано Доницетигийн 68 дуурийн нэг дурлалын ундааг анхудаа манай тайзнаа тоглоно. Манай улсын нийт хүн амын 51%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тодорхойлбол 1.8 саяын эмэгтэйчүүд байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол эмэгтэйн нийтлэг дүр төрхийн талаарх баримтуудыг хүргье. Манай улсад эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.1 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна. Монгол эмэгтэйчүүд дунджаар 27 наснда гэрлэж байна. 2025 онд төрсэн нийт хүүхдийн 48.3 нь эмэгтэй байжээ. Улсын хэмжээнд хамгийн өндөр настай эмэгтэй 108 настай Ахмад байна. Монгол эмэгтэйчүүд ямар нэртэй вэ? Хүн ам өрхийн мэдээллийн санд энэ сарын 5-ны байдлаар Мартин 8 нэртэй 1 хүн, Үзэсгэлэнгоо нэртэй 10 хүн, Лили нэртэй 15 хүн бүртгэгджээ. Мөн Сарнай нэртэй 2407 бүртгэгдсэн бол Сайхан нэртэй 63, Гоо, Англим нэртэй 40, Айдуу нэртэй 36 хүн байна. Түүнчлэн Бүлбөө цэцгийн нэрээр нэрлэгдсэн 2 хүн бүртгэгджээ. Манай улсын хамгийн урт нэртэй хүний нэр 39 үсгээс бүрдсэн байдаг бол эмэгтэйчүүдийн дундах хамгийн урт нэр Мариям Кристина Энэр сайхан хэмээх нэр 26 үсгээс бүрдсэн байна. Хамгийн түгээмэл нэрэнд Мишель, Хулан, Номин Эрдэнэ, Ингчин, Нандин Эрдэнэ зэрэг нэрс оржээ. Боловсролын хувьд цэцэрлэг төмөжигчдийн 48.8%-ийг, сургуульд суралцагчдын 49.7%-ийг, техник мэргэжлийн сургуульд суралцагчдын 33.6%-ийг, ихтэй сургууль суралцагчдын 61.5%-ийг тус эмэгтэйчүүд эзэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байгаа нийт ажиллагчдын 41% нь, хуваарь хөдөлмөр эрхлэгчдийн 41.8% нь эмэгтэйчүүд байна. Нийт эмэгтэйчүүдийн 51.9% нь хөдөлмөр эрхэлж байна. Тэд 2.5-аас 3 сая төгрөгийн цалин дунджаар авч байна. Нийгмийн сайн сайхан байдалд эмэгтэй хүний гүйцэтгэл үүрэг өндөр. Ялангуяа гэр бүлийн үнэт зүйлс гэрийн эзэгтэй, ээж, эхнэрээс шууд хамааралтай. Тиймээс бие бялдрын хувьд төдийгүй сэтгэл зүйн хувьд эрүүл байх нь нэн чухал. Үүнийг бага наснаас нь анхаарах ёстойг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл эмэгтэй гэж ямар хүн байх вэ гэдгийг ямар нэгэн өвчин эмгэггүй мөн сэтгэл зүй, нийгмийн хувьд бүх зүйл нь эрүүл хүнийг эрүүл эмэгтэй гэж тодорхойлжээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд манай улсад эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээх хэмжээнд хүрээд байгааг холбогдох мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. 2024 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 3 сая гарын өвчлөлийн 2 сая орчим буюу нийт өвчлөлийн 60.7%-ийг эмэгтэйчүүдтэй холбоотой өвчлөл эзэлжээ. Эмэгтэйчүүдийн тэргүүлэх 5 өвчлөлийн 1-р хоол боловсруулах тогтолцооны өвчин орж байна. Тухайн өвчнөөр 2024 онд 421 мянган гарын тохиолдол бүртгэгджээ. 2024 онд бүртгэгдсэн эмэгтэйчүүдийн тэргүүлэх 5 өвчлийн 1-р шалтгаанд нь бол хоол боловсруулах тогтолцооны өвчин 421 мянган гаруй бүртгэгдсэн. За 2-р шалтгаан нь бол амьсгалын тогтолцооны өвчин 136 мянган гаруй. 3-р шалтгаан зүрх судасны тогтолцооны өвчин 290 мянган орчим. 4-р шалтгаан шээс бэлгийн тогтолцооны өвчин байна. За энэ нь бол 280 мянга орчим. За 5-р шалтгаанд нь мэдрэлийн тогтолцооны өвчин орж ирж байна. Энэ бол 130 мянга орчим бүртгэгдсэн байна.
18 нас хүртэлх хүүхдийн өвчлөл 544 мянга орчим бүртгэгдснээс амьсгалын замын тогтолцооны өвчин тэргүүлэх байр эзэлжээ. Түүний дотор 88.2% нь амьсгалын дээд доод замын зочмог халдварт өвчин байна. Харин 19-өөс 49 насны эмэгтэйчүүдэд шээс бэлгийн тогтолцооны өвчин тэр дундаа эмбэлэг эрхтний өрөвсөлт болон өрөвсөлт бус өвчин зохилжээ. Мөн 50-с дээш насны эмэгтэйчүүдэд зүрх судасны өвчин тэр дундаа артерийн даралт ихсэх өвчин зохилж байна. 2022 оноос бол эрт илрүүлэг үзлэг бол явагдсан. За энд бол эмэгтэй хүмүүс ерөнхийд Монгол улсад сая 700 гаруй мянган хүнийг бол давхарцанд орол хамруулсан байна. За үүн дээрээс бол бас өвчлөл бол бүртгэгдсэн. Үүнээс гадна манай улсад умаах үзүүний хавдрын өвчлөл эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн 20 дугаар байранд орж байна. 2024 онд нийт 8169 хавдар бүртгэгдсэний тал хувийг буюу 4084 тохиолдлыг эмэгтэйчүүдийн хавдар эзэлж байна. Үүнээс умаах үзүүний хавдрын өвчлөлөөр 521 хүн өвчилж, эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн 12.8%-ийг эзэлжээ. Өвчлөл одоо яг номоо үзүүний хавдар өвчлөл маань өөрөө бол папиллома вирусээр үүсгэж идэг. Папиллома вирус нь өөрөө бол 100 гаруй төрлийн одоо хэв шинжүүдийг агуулж идэг. За энэ вирус маань өөрөө бол эрэгтэйд одоо тээгч хэлбэрээр байгаад эмэгтэй хүнд одоо нэг эмэгтэй хүн маань амьдралынхаа туршид бэлгийн харьцаанд ороо амьдралынхаа туршид бол 80 гаруй хувь нь бол яг энэ папиллома вирусээр бол вирусыг авдаг. За тэгээ эмэгтэй хүний одоо дархлын систем алдаг одоо дархлаа антер буурснаас мөн эмэгтэйчүүдийн одоо өрөвсөлт өвчнүүдээс шалтгаалаад энэ вирус маань идэвхжээд одоо 10-аас 15 жилийн дараа ихэд умаах үзүүний хавдар одоо өвчлөлт бол шилжиж байна. Эмч мэрэгчлэнүүдийн зүгээс умаах үзүүний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд 30-аас 60 насны эмэгтэйчүүд 3 жил тутамд эрт илрүүлэг оншилгоо болоод умаах үзүүний эссэн шинжилгээнд бүрэн хамрагдах хэрэгтэйг онцолж байна. Мөн уг өвчнөөр сүүлийн үед 20 болон 60 гаруй насны хүмүүс өвчлөх олжээ. Урьдчилан сэргийлэхийн тулд дархлаажуулалтад бүрэн хамрагдах хэрэгтэйг зөвлөж байна. Женчевдэрч Баттэрч, Евгений Павлов, Гамбат Басансрун, Пүрвсрэн Марлма, Аист Глобал. Бурайд улсын нийслэл Улаануд хотод Орос Монголын үзэсгэлэн худалдаа дахин нэгдлээ. Хотын иргэд болон нийслэлийн зочид биеийн тамир спортын ордонд очиж олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй одоо хүргье. Хаврын олон улсын Орос Монголын үзэсгэлэн худалдаанд Орос Монголын 100 гаруй бизнес эрхлэгч оролцож байна. Преддверии 8 марта 3 дугаар сарын 8-ны баярын өмнөхөн болж байгаа учраас манай эрчүүд хайртай бүсгүүчүүдэд сайхан бэлэг худалдаж авна гэж бодож байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа манай бүс нутгийн хүрээнд төдийгүй уламжлал болсон арга хэмжээ болж Оросын холбооны улсын бусад бүс нутгийгч амарч эхэлсэн. Бид 2022 оноос эхлэн Монгол бараа бүтээгдэхүүнтэй энэ үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Ноол уран бүтээгдэхүүн, хэвс, гар урлал зэрэг олон төрлийн бараа танилцуулдаг. Жил бүр ийм үзэсгэлэн зохион байгуулдаг бөгөөд одоогоор 4-6 удаа болоод байна. Монгол үйлдвэрлэгчдийн байгалийн цэвэр ноолуур арьсан бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Зочид уламжлалт хягуулцыг шингээсэн хантууз цуглуулгыг толиулжээ. Мөн үзэсгэлэнг зорин ирсэн хүмүүс Улаанбаатар брендийн 100% Монгол ноолуураар уралсан тансаг загваруудыг үнэлэн сонирхож байна. Үүнд даашинз, пловер, кардиган, өмөд, малгай болон хоорондоо цогцсон ээж бүрдэл багтжээ. Эдгээр цуглуулга нь Монгол уламжлалт болон орчин үеийн дэгжих маягийг төгс хослуулсан байна. Энэ бол манай бүгд найрамдах улсад чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Зөвхөн худалдаа эзэн засгийн хамтын ажиллагааг төдийгүй хоёр орны найрсаг харилцааг илэрхийлсэн бэлэгдэл болдог. Ялангуяа Бурайд улс нь Монгол Оросын хоёр орны жижиг дунд бизнесийг нэг дор танилцуулдаг, талбарлуулж байгааг онцлох зүйтэй. Үзэсгэлэн худалдаанд мөн нэхмэл идэл, гар урлалын бүтээл, Бурайдын урчуудын уралсан өвөрмөц дурсгалын зүйлсийг дэлгэн үзүүлжээ. Биеийн тамир спортын ордонд болж буй Орос Монголын үзэсгэлэн 3 дугаар сарын 8-ыг дуустал үргэлжилнэ. Үзэгчдээ үргэлжлүүлэн онцлог үйл явдлын мэдээллийг цөөн хормоор хүргье.
Улсын хэмжээнд онгорсоор менингококк халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгдэж байна. Тодорхойлбол Улаанбаатарт 2, Дархан уул, Ховдын Жаргаланд сум, Увс аймагт тус бүр 1 тохиолдол батлагдаж, Улаанбаатарт с жигтэй тохиолдол бүртгэгдэж байна. Мөн 1 хүн нас оржээ. Халдвар 6 сартаагаас 10 насны хүүхдийн дунд өндөр 66.7% нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Манай улсад үндэсний сэтгүүл зүйн үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна. Анх 1913 оны энэ өдөр Монголын сэхэтнүүд шин төл бичиг нэртэй хэвлэлийг гаргаж байжээ. 2025 оны статистикаар өдөр тутмын 5 сонин, 45 радио, 111 телевизийн суваг, 186 мэдээллийн захим хуудас үйл ажиллагаа явуулж байна. 3 хүртэлх насны хүүхдээ харж буй ээжүүдэд сар бүр өгдөг 50,000 төгрөгийг 500,000 болгох өргөдөлд иргэдийн саналыг авч байна. Одоогоор 60,000 хүн санал өгöd байгаа бөгөөд 100,000-д хүрвэл уг асуудлыг хуулийн төсөл болгон улсын хурлаар хилцэх эрх зүйн орчин бүрдэх юм. Тус өргөдлийн хугацаа дуусахад хэдхэн хоног үлдээд байна. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах оюутан суралцагчдын бүртгэл үргэлжилж байна. Үүнд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид цэргийн штабд бичлэн очиж бүртгүүлэх бол ихтэй сургуулийн 1, 2, 3 дугаар дамжааны оюутнууд төрийн мэдээллийн нэгдсэн систем e-Mongolia-гаар захимаар бүртгүүлнэ. Энэ жил хөтөлбөрийн квота нэмэгдсэн бөгөөд нийт 2,000 оюутан суралцагчийг хамруулах юм. Түүнчлэн цэргийн 13 төрлийн мэргэжлээс сонгон суралцах боломжтой болжээ. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаад байна. Жилийн хүрээнд хүүхэд асран хүмүүжүүлэх хөдөлмөрийн үнэлэмж бий болгох, эрэгтэйчүүдийнхээс бага цалинтай эмэгтэйчүүдэд учирч буй асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн зөрүүтэй ажиллах хүчний тохируулгыг хийж, залуучуудыг тасралтгүй ажлын байраар хангах, ахмад насныг орлоготой байхад нь дэмжлэг үзүүлэхээр болжээ. Бюродод их малыг эсэмэнд төлөвлөхөд онцгой анхаарч байна. Ялангуяа Яравны болон Кижингийн аймагт хаваржилт хүнд болж байна. Малчдын бэлтгэсэн өвс тэжээл хэдийнэ дуусаж худалдан авахд хүрчээ. Тиймээс засгийн газраас 10 сая рублийг дэмжлэг болгож өгч байна. Гэхдээ энэ дэмжлэг нь худалдан авсан тэжээлээ тээвэрлэх зардлын хэсгийг нөхөөгчдийн хөнгөлөлт хийжээ. Гэсэн ч их малыг эсэмэнд төлөвлөхөд авах арга хэмжээ үргэлжлэн гэлээ. Ice Global-ийн цөөн хорвон мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Манай улсад жил бүрийн 3 дугаар сарын эхний 7 хоногт музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ хүрээнд музейн нээлттэй өдрүүд 2026 арга хэмжээ энэ сарын 1-ээс 7-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Өгүүл ажиллагаатай холбогдуулан Монголын үндэсний музейн мэргэжил арга зүйн газрын дарга доктор Мөнх Тогоогоос музейн хадгалалт хамгаалалтын талаараа дараах мэдээг бэлтгэлээ. Монголын үндэсний музейн нээлттэй өдрүүд 2026 арга хэмжээний хүрээнд энэ сарын 1-ээс үзэгч олон нийтэд үн төлбөргүй нээлттэй үйлчилж эхэлсэн. Энэ жилийн хувьд тус музейн 3 дугаар сарын 1-ний өдөр эх орончдын өдөр байсантай холбогдуулан төр нийгмийн нэр зүтгэлтэн Агдамбуугийн амар сайдын тусгай үзэсгэлэнг гаргасан байна. Мөн үүний зэрэгцээ тус музейгээс соён боловсролын хөтөлбөр болон монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс ба өв соёл гэсэн лекцийг олон нийтэд нээлттэй зохион байгуулжээ. За музей өдрүүд засгийн газрын тогтоолтой улс орон даяар төрийн өмчийн музейнүүд одоо нээлттэй 7 хоног 3 дугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулдаг болсон. Тэгээд жил болгон зохион байгуулахдаа одоо музей болгон тодорхой сэдвүүдээр хөтөлбөртэй үйл ажиллагаа зохион байгуулдаг гэсэн үг. Музейн нээлттэй өдрүүд 2026 арга хэмжээ эхэлсэнтэй холбогдуулан хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй байна. Уг арга хэмжээний үеэр тус музейд энгийн үеийг бодвол 4-5 дахин их үзэгч ирдэг. Хамгийн ихний өдөр тус музейд 2000 орчим үзэгч ирсэн байна. За ер нь музей үзэгч зуны ачааллын үеэр ихсдэг байхгүй юу? Яг өдөрт энэ хаврын цагийн үеэр бол энгийн үед бол нэг 150-аас 200 хүн байх хэрэгтэй байдаг бол тэр чи одоо 10 дахин нугалцсан үзэгчтэй байж байна гэсэн.
Монголын үндэсний музей нь 100 жилийн түүхтэй манай улсын анхны уган музей юм а. Жилд тус музейг дээд тал нь 160 мянга орчим үзэгч үздэг байна. Улсын хэмжээнд аль бие усны улсын тооллогын дүнгээр 260 мянга орчим музейн үзмэр байдаг. Үүний 30 орчим хувь нь тус музейд хариалагддаг. Тиймээс хамгийн их үзмэртэд тооцогддог. Нийтдээ 60 мянга орчим үзмэр энд байна. Тус музейн барилга 1971 онд анх ашиглалтад орсон байна. Яг манай музейн барилга уг нь бол музейн зориултын барилга. Гэхдээ тухайн үед ардын хувьсгалын ой болох чинь гээд яаруулаад нээлттэй хийгэж агаад тухайн үед агааржуулалтын системийн ашиглалтанд оруулсан. Тэгэхээр одоо ингээ агаар сэлгэлт явагддаггүй гэсэн үг шүү дээ. За барилга машингийн хувьд тийм. Тэгвэл манай үндэсний музейн ажилтнууд харьцангуй нөгөө мэрэгсэн манай музей чинь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад музейг арга зүйгээр хангах чиг үүрэгтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр харьцангуй академик төвшний ч гэсэн яг мэрэгсэн бол ус хүчний хувьд харьцангуй сайн. За дотоод нөөц чадвараа бололцоогоо ашиглаад бид нар гадаад хотоодын сангуудад хандаад хадгалалт хамгаалтаа сайжруулах үе шаттай төслүүд авсан байдгийг. Одоо жишээ нь Японы ихтгэлцлийн сангаас ихэд тэрбум төгрөний за Америк элчин сайдын сангаас бид нар ингээд 2-3 төсөл авч исэн хадгалалт хамгаалтаа сайжруулах. Тэгээ яг анхандаа энэ байшин том одоо зургаараа гэх юм агааржуулалтын системийг ашиглалтанд оруулж чадаагүй ч гэсэн бид нар одоо нөгөө барилгын одоо инженерүүдтэй хамтраад ингээд агааржуулалтын системийг ингээд гар аргаар гэдэг юм уу? Одоо тийм маягаар зохицуулаад байж идэгий. Музейн барилга нь зориулалтынх боловч анх барихтаа агаржуулагчийн системийг нь ашиглалтад оруулаагүй улмаас агаржуулах системгүй ажиллаж байна. Гэхдээ барилгын инженерүүдтэй хамтран гар аргаар шийдвэрсэн байна. Мөн үүнээс гадна нэг дор хэд олон үзэгч ирсэн тохиолдолд танхимуудын дулааны хэм чигшилт маш их өөрчлөлт ордог байна. Тийм учраас барилга байшин болон музейн үзмөрүүдийн хадгалалт хамгаалтад төр засгаас анхаарах шаардлагатайг онцолж байна. Жанчивдэрч Баттэр Чивгэний Павлов, Гамбат Басансрон, Пүрвсрон Марлма, Ice Global. Милангортын 2026 өвлийн паралимпийн наадамд манай 3 тамирчин гүйлтийн цан болон уулын цаны төрлүүдэд өрсөлдөх гэж байна. Тодруулбал парагүйлтийн цаны төрөлд Батмүхийн Гамболд болоод Цэгэмдийн Дашторч нар өрсөлдөнө. Гамболдын хувьд 4 дахь олимпиад оролцох гэж байна. Тэрээр эрэгтэйчүүдийн спринт, сонгодог техник, 10 км, 20 км, завсарлагтай гар, сонгодог болон чөлөө төрлөөр зогсоо ангилалд өрсөлдөх юм. Дашторч мөн түүний адил дээрх төрлүүдэд өрсөлдөнө. Харин энэ жил манай улсаас олимпиад болоод паралимп уулын цаны спортоор анх удаа өрсөлдөж байна. Тодруулбал пара уулын цан төрөлд бэмд оржийн цэрэн бунцаг өрсөлдөнө. Тэрээр эрэгтэйчүүдийн Жент слалом болон слалом төрөлд зогсоо ангиллаар өрсөлдөх юм. Паралимпийн өвлийн наадам 6-аас 15-ыг дуустал болно. Наадам 56 орны 612 тамирчин спортын 6 төрлөөр 79 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Паралимпийн өвлийн анхны наадам 1976 онд болж байсан. Энэ жил түүхт 50 жилийн ой тохиож байна. Мөн Итали улс Паралимпийн өвлийн наадмыг анх хүлээн авснаас хойш 20 жил болж байгаа юм. Тиймээс тус улс түүхт их ойнуудад онцгой ач холбогдол өгч байна. Энэ амралтын өдрүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Үүнтэй холбоотой олон сайхан үйл явдал тоглолтоор ариун байна. Соёл урлагийн байгууллагуудын тайснаа удаан хараагүй уран бүтээлчдийг дахин харах боломж алдах нэ. Тодруулбал төрийн сойрхолт гавьяат жүжигчин Харангийн лавсрын Эрдэнэт хотод хангарт спортын ордонд үзэгсэлэнт минь тоглолтоо төлөвлөлнө. Дархан хотод соёл урлагийн ажилтнуудын цугларалт болж байна. Дархан хотын залуучууд театрын тайзнаа Pop Diva баяр цэцэг тоглолттой бол Дархан United Arena-д өргөө соёл эрдэнэ Дэтэм Лимонс хамтлаг дуучин Агима, Чойжо, Давай Таша, DJ BTB, комедиан Төөгө нарын хамтарсан Pretty Woman live концерттэй. Тэдний араас гавьяат жүжигчин Болормаа болон Дэлгэрмаа Аюума нарын ээжийн бүүгээтэй хорвоо тоглолт үргэлжилнэ. Брэд улсын гавьяат жүжигчин Борхуугийн Амархуугийн тоглолт энэ сарын 5-нд Замын үд сумаас эхэлсэн. Говь Сүмбэр аймаг Сайн Шанд хотод үргэлжилж байна. Түнчлэн соёлын төргийн ажилтан дуучин Минжин Сар болон Номин нарын дурсамжит хит дуунууд Мандала VIP Lounge-д ихшгэлнэ.
Riva Garden-д Наги болон Маралжингоо нарын хамтарсан UG Palace-д хурд хамтлагийн сайхан бүсгүй, Улаанбаатар зочид буудлын их танхимд Наки Баяр Цэнгэл РК нарын хамтарсан тоглолттой. Улаанбаатар хотноо нийтийн дууны буюу зохиолын дуучид хошин уртлагийнхны хамтарсан тоглолттой. Тодорхойлбол Асаа аренад сэтгэлд хоногшсон дуунууд Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордонд ээжээ баярлуулъя. Монгол бүхэн өргөнөө үртэй хүн жаргалтай тоглолт 2026 тоглолттой. Мөн буян тухай спортын ордонд гавьяат жүжигчин Игцул, соёлын төргийн ажилтан Чимбаяр нарын хайртай шүү ээжээ. Тусгаар тохиолын ордонд гавьяат жүжигчин Гомбодоржийн Бямб жаргалын ээжээ өөрийнхөө дунд уйж чаргаараа тоглолт тус болно. Улсын дөрвөлжгийн Эрдмийн театрын тайзнаа Италийн хөгжмийн зохиолч Gaetano Donizettiгийн 68 дуурайны дурлалын ундааг анх удаа Минд баярын найруулгаар орчин үеийн шийдэлтэйгээр тоглох гэж байна. Зайсан хил ивент хоолд соёлын авь цэцгэлтэн Цэрэн доржийн Балдаржийн зохиол 20-т жүжиг пост драмын жүжиг Балдарчсан X2 production-ы албан ёсны зөвшөөрөлтэйгээр Орфей театр Хэрмэл төрөөгийн уран бүтээлчид 20 жилийн дараа дахин амьлуулах гэж байна. Баярын өдрүүдэд хүүхэд багчуудыг бас мартах учиргүй. Улсын хүүхдийн театр 2 жүжигээрээ бяцхан жүжигчдийнхээ мэлмиг баясгана. Тодорхойлбол 7, 8-ны 11 цагаас мандлын зохиол, шүдэ угаах дургүй, чихэр ундаанд дуртай 5 настай Монон хүү болон түүний хөөрхөн шүднүүд Оле, Сэзма, Арзаахай, Мөнгөн дагин, Мөнгөн өвгөн зэрэг дөрүүдтэй миний хөөрхөн шүдний аялалт жүжигтэй. Тус жүжигийн хөгжмийг хүүхдийн элч хөгжмийн зохиолч Соронзон Болтын бат болт бичиж, ариун туяа найруулж, зураач харан инхот ажиллажээ. Түүнчлэн 15 цагаас хөхөө намжил Монгол ардын үлгэрээс сэтгэлсэн морин хуур хүүхэлдэйн драмтай. Мөн 19 цагаас Оросын зохиолч Красногоровын зохиол Хувь заяаны хүлээс уянган драмыг тоглоно. Жил бүр зохион байгуулагддаг Бүрэгдийн баяр 2026 20 дахь жилдээ Чингисийн аялал жуулчлалын цогцлборт болно. Энэ жил уг баярт олон орны бүрэгдчид урагджээ. Монгол бүхэн өргөнөө 7-ны Бямб гарагт 13 цагаас Завхан аймгийн Төдөвтэй сумын 100 жилд зориулсан улсын начин усныхын Болжин 8-ын нэрэмжит барилдаантай улс аймаг цэрэг сумын цолтой 128 бүх зодтолно. Ice Global урлаг соёл спортын зарим үйл явдлаас танилцууллаа. Эрхэм үзэгчдээ глобал мэдээ энэ хүрээд өндөрлөж байна. Хөтөлбөрийн төгсгөлд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргье. Шарсны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5% нь маш их, 35% нь их, 40% нь дунд эрсдэлтэй гэж гарчээ. Тодорхойлбол Сэлэнг, Дархан уул, Увс, Баян-Улгийн аймагт их эрсдэлтэй байна. Оройн өдрүүдэд буюу 3 дугаар сарын 6-наас 11-ний өдрүүдэд ихэнх нутгаар дулаарх тул шарсны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон харуулж байна. Ингээд анхаарлаа хандуулж хамт байсанд баярлалаа. Баяртай.